Сайн уу? Намайг Ботхон гэдэг. Би бол Чингэлтэй дүүргийн хүүхд хөгжлийн цогцлборын ажилтан. Өнөөдөр та нартаа байгууллага танилцуулъя. Манай байгууллага 2015 онд байгуулагдж байсан. Бид үйл ажиллагаагаа өргөжүүлэн хүүхд хөгжлийн цогцлбор болсон. Энэ онд манай 10 жилийн ой тохиож байна. Манай зорилго бол хүүхд бүрийг сурч хөгжих, мөрөөдлөө биелүүлэхэд нь туслах юм. Тиймээс суралцах орчныг бүрдүүлж, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг иргэн, аж ахуй нэгжтэй хамтран үзүүлэхээр зорьдог. Хүүхд бүрийн хөгжил цэцгэлтийн төв. Энэ бол Чингэлтэй дүүргийн хүүхд хөгжлийн цогцлбор. Эрдэм мэдлэг, аз жаргал. Манайх 2 салбартай. Төв салбар дүүргийн 3 дугаар хороонд байрладаг. Бас хайлаастад салбартай. Мөн явуулын номын сантай. Бид зөвхөн төв байрандаа байдаггүй. Автобустай явуулын номын сан номтой богцоороо дамжуулж хүүхэд багчуудтайгаа уулздаг. Хөгжлийн ямар онцлогтой байхаас үл шалтгаалаад бүгд хөгжих ёстой штэ. Би бүх танхимаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулагдахаар тохижуулж байна. Ахын дүү, ямар ном унших дуртай вэ? Би үлгэрийн болон шинжлэх ухааны ном унших дуртай. Нэрээ, бид удахгүй хүүхэд багчуудтай зориулж яг энэ газар буюу Чингэлтэй 24-р хороонд хүүхдийн цуслантай болох гэж байна. Бидэнтэй хамт байсан танд баярлалаа. Хүүхд бүрийн мөрөөдөл биелэх газар бол хүүхд хөгжлийн цогцлбор юм шүү. Тэгэхээр номонд дуртай, сурах хүсэл эрмэлзэлтэй хүүхэд бүрт манай хаалга нээлттэй.